За бүгдээ хамтдаа өнөөдөр эцсийн үг рүү дахин анхаарлаа хандуулж эцсийн үгийг бүгдээ сонсцгаая. Тэгэхээр би өнөөдрөөс ихтэй итгэвчтэй болсон. Өвөө бас таанд гэж байгаа тийм. Би өнөөдөр бол номлохгүй дараагийн номлолсаар номлох болно. За тэгээд номлолсаар ч юм. За өнөөдөр бидэнтэй эцсийн үгийг манай бадарч маань хуваалцах болно. Бидний явж байгаа сэдвээр бас хөвчлэн хуваалцсан. За тэгээд сайн өсвөл нэртэй сургаал маань эх 7 хоногт бол дуусж байгаа. Эх 7 хоног сүүлийн төсөлийнхаа сайн өсвөл хуваалцсан. Бүгдээ цаг эснийг сонсох юм. Өнөөдөр бид эснийг хуваалцах. Бадарчдын талаар олон зайлшгүй эснийг сонсцгаая. Үнэхээр түүний амтаас эснийг хариуцлыг туслах хамтар юм. Их эзэн минь таны үг бол ямар ч холцгүй шижир цэвэр алт руу хэлсэн. Их эзэн минь цэвэр алт үнцэнтэй байдаг. Харин таны үг бол түүнээс ч илүү бидний амьдралд үнцнийг өгдөг. Туйлын үнэн цорын газ амьд үг хэлээзээ. Таны үг бидний зүрхэнд орж дотроос минь гадагшаа бидний амьдралыг өөрчилдөг. Таны үг бидний зүрхэнд орж үнэхээр үр мэд суулгаж үндэс дахиагаа өгөн бидний амьдралыг цэцэглүүлэн итгэлийн маань хөгжүүлж өгдөг. Тэгээд бидний дотроос таны үг байгаа учраас тэр ариун сүнсний үр жимсүүд гардаг билээзээ. Тийм учраас яг одоо энэ цаг бид зүрх сэтгэлээ таны үгийн өмнө бэлтгэж, зүрх сэтгэлээ бас таны үгийн өмнө нээж, зүрх сэтгэлдээ таны үгийг цэвэр ариунаар хүлээж авахыг хүсэж байна. Есүс та бидний зүрх сэтгэл оюун бодлыг таны үгэн дээр 100% та хандуулж болтгоо гэж бууж байна. Тэнгэрийн эзэн минь өнөөдөр та өөрийнхөө үгийг дамжуулах таны зарцын дээр ариун сүнснийхаа хамгийн зузаан, хамгийн тэр гайхамшигтай тослогоонуудыг дүүрэх болтгоо гэж бууж байна. Эзэн минь та түүний амийн нэгтгэд өөрийн үгийг бидэнд айлтаач гэж бууж байна. Есүс эзэн минь бид үнэхээр сайн төгсгөл сургаалаар дамжуулаад бид үнэхээр ямар ч сорилт, ямар ч үнэхээр тэр уруу татлагууд, ямар ч тэр үнэхээр бидэнд үнэхээр нүдэнд маань сайхан харагдаж сэтгэлийн маань гжигдсэн зүйлсүүдэд уруу татахдаггүйгээр итгэлийн замаа сайн сахихад туслаач гэж бууж байна. Бурхан минь, эзэн минь та биднийг эхлүүлсэн, та биднийг төгсгөх болтугай. Таньд талархыг өнөөдөр үгийн цагийг танд өргөж, таньд даатгаж Иесус Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За бүгдээр нь эзний өдрийн мэнд хүргэе. Сайхан амарцгаасан уу? За бид нэр сайн төгсгөл хэмээх цуврал сургаалаар суралцж байгаа мэдж байгаа. Та тэгээд өнөөдөр бас үргэлжлүүлэн эзний үгээс те яг энэ агуулгын хүрээнд суралцахтаа баяртай байна. Амен. Та догдолж байгаа Бурхны үгээс суралцахтаа. Тэгээд таныг бас чин сэтгэлээсээ бас өнөөдрийн үгээр дамжуулж бас таны амьдралд хэрэгтэй, таны итгэлийн амьдралтай, сүнслийн амьдралд хэрэгцээтэй бас чухал тэр ойлголтыг авна гэж итгэж байна. Тэгээд миний хувьд өнгөрсөн шөнө баг үүрийн 3:34 болтлоо одоо бэлдэж суулаа. Тэгээд хамгийн анх Төв аймагт би чинь Төв аймгийн хүүхэд. Тэгээд Төв аймагт чуулганд одоо тойронж өссөн. Тэгээд Төв аймагт нөгөө анх чуулганд өсвөрийн чуулга эхлэхдээ одоо үг сургаал эзний үг сургаалыг те өсвөрийн хүүхдүүдэд дамжуулдаг байхад айгүй их ингэж догдолж бас олон цагаа болж өгвөл эзний үгийг суралцаж бас өсвөрийн хүүхдүүдэд заахыг хичээдэг гэсэн. Тэгээд сүүлийн хэдэн сар жилийн хугацаанд бас яг ингэж эзний үгийн өмнө удаан амтархан суугааг уудсан байсан. Тэгээд энэхүү бас боломжийг олгосонд нэгт бурхан талархаж байна. Мөн бас тайдаа бас талархаж байна те. Тэгээд хамтдаа шууд эзнийхээ үг рүү орцгоё. За өнөөдөр бидний сайн танил болсон Марк номын 4-р бүлгийн 35-аас 41 дээрх хэсгээс бүгд хамтдаа суралцгаая.
Тэгээд үргэлжлүүлээд би та хэд уншия. Та хэд маань ингээд дагуулад хараарай те. Магадгүй өөрсдийнхөө Библиэлд эсвэл гарч байгаа слайдыг хараарай гэж уриалмаар байна. За 35-аас би дуудъя. Тэр өдрийн орой Есүс тэдэнд цөмөөрөө нуур гатлан нөгөө тал руу явцгаая гэхэд тэд хурсан олныг орхин түүнийг завин дээр байсан чигээр нь авч явсанд өөр завинууд ч дагалдав. Их салхи босож давлгаад завийг цохин завь хэдийн усанд автжээ. Есүс харин завийн хитэгт дэрэн дээр унтаж байлаа. Тэд түүнийг сэрэж түүнд "Багшаа, бидний сүрх нь танд хамаагүй гэж юу гэлээ?" Есүс сэрээд салхийг зандарч нуурт "Чимээгүй намд" гэж хэлв. Салхи зогсож бүр нам гүн болов. Тэр тэдэнд "Юунд айцгах нь вэ? Та нарт яагаад итгэл алга байна вэ?" гэхэд тэд маш их айж бие биедээ "Салхи нуур хүртэл түүнд дуулууртай байдаг. Тэр ер нь хинбэ?" гэцгээв. Амен. За тэгэхээр энэ Марк номын 4-р бүлгийн энэ 35-аас 41-р энэ ишлэл дээр бол Есүс дагалдагч нартайгаа нуурыг гаталж аялсан энэхүү хэсэг гарч байгаа. Тэгэхээр энэ 4-р бүлгийн эхний хэсгийг бид нар хамтдаа харах юм бол энэ 35 хүртэлх хэсгийг харах юм бол Есүс нуурын дэргэд сургаал зааж эхэлсэн талаар бид нар олж олно. За тэгээд сургаал зүрл ашиглаад Есүс хуран цугларсан олонд өөрийн дагалдагч нарт ойр дотн байсан 12 дагалдагч болон бас ойр дотн Есүсийг дагдаг хүмүүст Есүс сургаал зүрл ашиглаж сургаал зааж гисэн. За тэгээд нилээн цаг хивээсэн орой болсон. Тэгээд онцгойлон Есүсийн ойр байсан Есүсийн 12 дагалдагч болон Есүстэй ойр байсан хүмүүс сургаал зүрлэлийг бол ойлгоогүй. Тэгээд Есүсээс онцгойлон "Та яг энэ сургаал зүрлэлээр ямар утга санааг илэрхийлэх гэж байгаа юм бэ?" гэдгийг нь асуусан баг. Тэгээд онцгойлон Есүс тэр ойр дотн байсан ялангуяа өөрийн яг ойр 12 дагалдагч болон арай Есүстэй ойр байсан хүмүүст энэ сургаал зүрлэлийн тайлбарыг амжилж хийлж өгдөг. За ингээд тайлбарласны дараа орой болсон байсан учраас Есүс өөрөө дагалдагч нарт цөмөөрөө хамтдаа нуур гаталж нөгөө тал руу явцгаая гэдэг энэ аяллыг санал болгож байгаа гэсэн тийм. Есүс өөрөө үйлчлэлээ сургаалаа зааж дуусаад тэгээд тайлбар хийгээд ойр дотн байсан дагалдагч нартай тайлбарсны дараа өөрөө энэхүү санаачлалыг гаргасан байна. Тэгэхээр бид нэр сайн төгсгөл хэмээх энэхүү цуврал сургаалтай тийм өнгөрсөн бараг сар орчмын хугацаанд, сар гарны хугацаанд бид нар аялж байгаа. Тэгэхээр бидний амьдралд бол маш олон төрлийн хуудаснууд, тийм маш олон төрлийн бүлэг, бидний амьдралд маш олон төрлийн аяллууд байдаг. Тэ одоо жишээ нь би гэхэд саяхан А гэдэг аялал те энэ амьдралын чухал аяллыг одоо дөнгөж эхлээд удаагүй байна те. Магадгүй таны хувьд бас ямар аялал дээр та явж байгааг та бодооч. Таны аялал Есүсээс эхлэлтэй аялал мөн үгүй юу гэдгийг та бодооч. Эргцүүлээч. Энэ аяллаа хувьд бол Есүс өөрөө 12 дагалдагч нартай ойр байсан дагалдагч нарт юу гэж хэлж байгаа гэхээр цөмөөрөө хамтдаа нуурын нөгөө тал руу явцгаая гэж хэлж байгаа. Есүс магадгүй тодорхой нуурын нөгөө талд очих зорилго нуурын нөгөө талд гараад хийхийг хүссэн зүйл байсан баг. Тэгээ би танаас дахин үргэлжлүүлэн асууя. Магадгүй таны одоогийн амьдралын хуудас, таны магадгүй одоогийн амьдралын бүлэг магадгүй Есүстэй эхэлсэн байхыг ч үгүйсэв. Эсвэл Есүстэй хамт та эхлүүлгүйгээр өөрөө дур мэдлийн шийдвэр гаргасан аяллыг ч бас хийгээ явж байхыг үгүйсэв. Гэхдээ нэг ойлгомжтой аялал нь юу гэхээр бидний амьдрал гэдэг энэ аялал, том аялал тэр чигтээ Бурхны эхлүүлсэн, Бурхнаас ихтэй, Бурхны хүсэлтэй тийм ийм аялал. Амен. Бид нар хүн болж төрсөн нь энэ дэлхийд те энэ цаг мөчид, түүхэн энэ цаг мөчид энэ улс орон нийгэмд та өөрийн гэр бүлд те та өөрийн аавын, ээжийн, ууган те эсвэл дунд баг хүү охин болж төрсөн. Энэ бол Бурхнаас ихтэй аялал юм. Амен. Та үүнд битгий эргэлзээрэй. Амьдрал өөрөө
хүний амь гэдэг өөрөө Бурханаас эхэлдэг. Харин хүн энэхүү Бурханаас эхлэлтэй аяллаа амьдарч явах хугацаанд Бурханаас эхлэлтэй гэдгийг олж мэдэхгүйгээр өнгөрөх, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх шийдвэр гаргаж амьдралын энэ аяллаа үргэлжлүүлэх тохиолдол байдаг. Харин бид нэр Бурханы ивээс нэгүслэр түүнд итгэлээр дамжуулж энэ Бурханаас ихтэй аяллаа бид нэр ойлгох ухаарсан. Энэ миний амьдрал бол Бурханаас өгөгдсөн үн цэнтэй утга учиртай амьдрал юм байна гэдгийг бид нэр ойлгосон учраас энд хуран цугларч байгаа. Бүтээн сайн болгоно Бурханд талархал магтаалыг өргөж байгаа. Харин үүнийг олж мдээгүй байгаа хүмүүсээс бид нар яах вэ? Үүнийг таниулж мэдүүлэхийн тулд бас залбирдаг, бодиттой ахлахам үйлдэлүүдийг хийдэг, сайн мэдээг хуваалцдаг, эргэн тойрныхон хүмүүс болон таньж мэдхгүй хүмүүс хүртэл тэдний төлөө хүртэл бид нэр залбирдаг. Хэдүүлээ хамтаа үргэлжлүүлээд харъя. Үргэлжлүүлээд харуул Есүстэй хамт завин дээр хурсан олныг дагалдагч нар орхиод Есүстэй хамт завин дээр гарсныг олж харж байна. 36 дээр тэд хурсан олныг буюу тэд гэдэг нь дагалдагч нарыг хэлж. Тэд хурсан олныг орхин түүнийг завин дээр байсан чигээр нь авч явсанд өөр завинууд ч бас дагалдав гэж. Тэгэхээр амьдралын бид нар энэ том аялал дундаа бас бид нар тодорхой хугацаатай тодорхой зорилготой ийм жижиг аяллуудыг бас бид нар дотор нь хийж байгаа. За над шиг энэхүү дүр зургийг харах юм бол дагалдагч нар Есүсийн энэхүү санаачилсан аялалд нэгдэхийн тулд тухайн байсан эргийг орхиод, хурсан олныг орхиод Есүстэй хамт завин дээр гарах шаардлага үүсэж байна. Тэгэхээр энэхүү зүгээр дүр зураглалыг бид нар төсөөлөх юм бол амьдрал хэмээх ерөнхий том аялал дотор мөн жижиг аяллууд байдаг. Бид амьдрал доторх альва тодорхой хугацааны аялалд гарахад ихэвчлэн ямарваа нэг зүйлийг орхих хэрэгтэй болдог. Жишээ нь би бол оюутан болохын тулд орон нутгаас би гаралтай учраас 17 наснд аав ээжигээ гэр бүлээ орхих шаардлагатай. Тэгээ Улаанбаатар гэдэг энэ их том газар ирж хөл суурай олж одоо оюутан болох энэ аяллыг эхлүүлж. Энэ аялал бол ингээд 4-5 жилийн хугацаанд үргэлжилсэн бас миний амьдрал гэх юм том аяллаа дотор бас нэг чухал аялал байна. Хэрвээ би гэр бүлээ орхихгүй бол, аав ээжийн гэрийг орхихгүй бол за ямар ч хэсэн Төв аймагт их сургууль байхгүй учраас оюутан болж чадахгүй гэсэн. Тэгэхээр үүнтэй адилхан бидний амьдралд маш олон ийм аяллууд байдаг. Тэр аяллыг та эхлүүлэхийн тулд заавал тодорхой нэг зүйлийг орхих шаардлагатай. Ямарваа нэгэн зүйлийг хойно үлдээх шаардлагатай. Есүс Христэд итгэгч бид нар Есүсийн дагалдагч хүмүүсийн хувьд бид нар ч гэсэндээ маш чухал сонголтын өмнө ирдэг. Хуучин хүнээ бид нар орхих. Тийм ээ? Өөрийн гэсэн бүх зүйлээ яах вэ? Хаях, бууж өгөх. Тэгээд яах вэ? Есүстэй нэгдэх шаардлага гардаг. Бид нар Есүсийн жинхэнэ дагалдагч байхын тулд ийм сонголтын өмнө ирдэг. Та өөрийн хүслээр та өөрийн хуучин тэр гимт мөн чанараар үргэлжлүүлэн аялах уу? Эсвэл Есүстэй хамт нэгдэхийн тулд, Есүстэй хамт нэг завин дээр гарахын тулд та хуучин хүнээ, та гимт мөн чанараа хүлээн зөвшөөрөөд үүнийг өхүүлэхийг та шийдээд Есүст өөрийгөө бүрэн дүрэн даатгах энэ шийдвэр сонголтын өмнө ирдэг. Тэгээс зогсохгүй дагалдагч бидний хувьд Есүс Христэд итгэж бидний хувьд өдөр тутамдаа энэ сонголт шийдвэрээр байнга ирэх шаардлагатай болдог. Хэрвээ та Есүс Христийг жинхэнэ дагахыг хүсвэл энэ сонголт шийдвэртээ өдөр тутамдаа тулна. Гэр бүлийн харилцаанд ч тэр, үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд ч тэр, ажил хөдөлмөрийн харилцаанд ч тэр, найз нөхдийн харилцаанд ч тэр өдөр тутамдаа би өөрийн хүслийг өхүүлж, би өөрийн ашиг сонирхлыг бус. Харин Бурхан нь юу хүсэж байгааг, Бурхан хинбэ гэдгийг ойлгож түүнтэй уялдаатай
Бурхан намайг ямар хүн байгаасаа гэж хүсэж байгаатай уялдаатай та сонголт шийдвэрийг өдөр тутамдаа гаргах шаардлагатай болдог. За миний хувьд ялангуяа онцгойлон гэр бүл болоход Эфес 5:31 дээр хэлсэн шиг эр хүн эцэг эхээ орхиж их нэртэйгээ нийлдэг гэсэн энэ Библийн зарчмыг ойлгож энэ Библийн зарчмын дагуу өөрийнхөө аав ээж өөрийнхөө одоо төрсөн аав ээжийн гэр бүлийг олон талаар цогц байдлаар би тодорхой хэмжээнд орхих шаардлага үүсэж байна. Би эдгээр оюутан болоод 17 наснда аав ээжийн гэрийг орхисон ч гэсэндээ би аав ээжээсээ тодорхой хэмжээнд санхүүгийн хамааралтай тийм биз? Шийдвэр гаргалтын хувьд гэсэндээ аав ээжээс асууна. За тэгээд яах вэ? Чухал зүйлсүүдийг аав ээжээсээ зөвлөлдөх ийм хамаарал бүхэл байсан. Харин би их нэртэйгээ нэгэн гэр бүл болохын тулд, нэгэн бие болохын тулд энэ хамаарлуудаас яах вэ? Хамааралгүй болох шаардлагатай. Хамаарал бус болох шаардлага үүсэж байна. Тэгээ одоо ч гэсэн би энэ талаар суралцсаар байна. Их нэртэйгээ би өөрийгөө харьцуулах юм бол би энэ тал дээр арай илүү удаан суралцаад байна уу да гэж би бодод. Уул нь ихнэр маань надтай гэрлэх хүртэл бараг л аав ээжтэйгээ амьдарч байгаа Тэгээд бид хоёр гэр бүл болсон. Харин би болохоор оюутан болоод нэлээ бараг 10 жил ингээд бие даасан үеэл ах махтайгаа найз нөхөртөөгөө чуулганыхаа дүүнэртэй хамтын амьдрал ингээд явж байгаа уул нь гэр бүл болж. Гэтэл яг энэ хугацаанд аав ээжтэйгээ дотн байх, аав ээжээс хамааралтай байх энэ харилцаа миний байсаар байсан. Учир нь би энэ сайн гэр бүлийг сайнаар өөрийнхөө гэр бүлийг сайнаар барьж байгуулахын тулд аав ээжигээ би тодорхой хэмжээнд сэтгэл санааны хувьд, харилцааны хувьд, санхүүгийн шийдвэрийн хувьд эсвэл одоо юу гэдгийг шийдвэр гаргалтын хувьд би тодорхой хэмжээнд орхих шаардлагатай. Үүнээс хамааралтай биш болох шаардлагатай. Өнөөдөр Монголын нийгэмд ямар их энэ хамаарал байгаад өөрийнхөө шинэ аяллыг сайн эхлүүлж чадахгүй, хуучин аяллыг орхиж чадахгүй, төгсгөж чадахгүй. За ингэж явсаар байгаа эцэстээ нөгөө эхлүүлсэн аялал нь сайнаар төгсөхгүй олон жишээнүүдийг магадгүй та бодож болох юм. Таны хамаатаас гадна төрөл төрөсөд эргэн тойронд бас байхыг үүсв. Гэр бүл боллоо Жинхэнэ гэр бүл болсон гэр бүлийн асуудлуудад хоёр талын аав ээж нь маш их оролцсон. Тэдний өмнөөс амьдралт нь шийдвэр гаргана. Тэдний өмнөөс зааж зөвлөнө. Тэдний өмнөөс байр, орон, гэр, машин тэрэг бүх юм шийдэж өгнө. Харамсалтай нь энэ тэдний гэр бүл гэсэн маш том амьдралын чухал энэ аяллыг сайнаар төгсөхөд биш, саараар төгсөхөд нөлөөлж байна. Энэ түүхээр гарч байгаа хурсан олныг би асуудалтай байсан учраас дагалдагч нар ингээл хурсан олноос цухтах гал хурсан олон хүмүүс нь муу хүмүүс байсан маа гэж би ерөөсөө таад хэлэх гэсэн юм биш. Харин Есүсийн хэлсэн нуурын нөгөө талд гарахын тулд дагалдагч нар яалтчгүй хурсан олныг орхиж Есүстэй нэгдэх, завин дээр нэгдэх шаардлага үүсэж. Тэгж байд тэд нуурын нөгөө тал буюу Есүстэй хамт аялж мөн тэрхүү аяллаа төгсгөж чадна. Урсан олон бүх хүмүүс нэг завин дээр багтах боломжтой. Боломжгүй. Тийм биз? Тэгэхээр үүндээ адилхан та өөрийнхөө аяллыг бодооч. Та өөрийнхөө эхлүүлсэн, эсвэл эхлүүлэх гэж байгаа. Эсвэл яг одоо эд аялал дундаа явж байгаа тэр аялалдаа би ер нь юуг орхих ёстой байсан чинь аваад л яваад байна. Эсвэл юуг би орхихоо ойлгоогүй юм уу? Эсвэл мартаад би авч гарсан. Өнөөдөр тэр зүйл маань миний энэ аяллаа сайн төгсөхөд, аяллаа сайнаар үргэлжлүүлээ, сайнаар төгсөхөд саад болж байна. Энэ таны ямар нэгэн зан чанар байж болох юм. Энэ таны магадгүй альваг харах үнцөг байж болох юм. Энэ магадгүй таны итгэл үнэмшил одоо эцэг эхээс олж авсан эсвэл гэр бүлийн орчноос олж авсан тийм одоо зүйлсүүд байж болох юм Тэгэхээр сайн төгсгөл хийхийн тулд эхнээсээ эсвэл эхэлсэн ч гэсэн дундаас орхих шаардлагатай зүйлсүүд
заавал байдаг. Та үнийг бодоорой. Учир нь бид орхих ёстой зүйлийн орхилгүй аялал гарснаасаа болж эсвэл аяллаа үед тухайн зүйлийн орхихын оронд хамт явсаар аялсаар байгаад өөрсдийн аяллыг эрсдэлтэй нөхцөл байдлаар оруулж байж болох юм. Христ итгэлийн энэ аялал, Христийн дагалж байх энэ аялалд хувь хүн өмнөх хүнээ, хуучин хүнээ өдөр тутамдаа заавал орхих ёстой болдог. Паулийн хэлсний адил эдүүгээ амьдарч байгаа нь би биш. Харин надаар дамжуулж Христ амьдарч байгаа мэ гэсэн энэ үндсэн санаа энэ үндсэн дагалдагчийн энэ байр сууриас өдөр болгон та амьдралдаа шийдвэр гаргах шаардлагатай болдог. Өөрийгөө орхилгүй, өөрийгөө өхүүлэлгүйгээр Христийг дагах жинхэнэ дагалдагчийн аялал яг үнэндээ эхэлдэггүй юм. Маш олон Христэд итгэж гэж өөрсдөө боддог хүмүүс, чуулганы орчинд, чуулганы хүмүүстэй, Христ итгэж хүмүүстэй ийм сайхан гоё хайр, нэгүсэл, уучлал ярьдаг ийм орчинд гэтээ хуучин хүний орхилгүй хамт байсаар байдаг. Тэд өөрсдөө Христэд итгэж гэж бодож байгаа боловч андуурсан байдаг. Яг үнэ Христ итгэлийн Христийн жинхэнэ дагалдаж байх аяллыг тэд нар яг үнэ эхлээгүйгэж тэд нар мэдэхгүй явж байгаа тохиолдол. Эсвэл тэд нар дотроо мэдж байгаа хэрнээ хуучин хүнээ орхих. Хуучин тэр одоо өөрийнхөө үнэт зүйлүүдийг орхих, магадгүй донтолт, магадгүй өөрийн дур сонирхол, хүсэл тачаал, таашаал авдаг зүйлсүүд. Тэр зүйлсүүдээ ингээд дотоод зөрчил үүсээ яваад. Би яг үнэндээ бодит байдал дээр чин сэтгэлээсээ Есүс Христийг яг сайн дагаж амьдрахгүй байна да. Учир нь яагаад гэвэл өөрийнх нь хуучин энэ үнэт зүйлсүүд, өөрийнх нь хуучин хэн байсан бэ гэдгийг бий болгож байгаа, тодорхойлж байгаа олон зүйлсүүдтэй Есүсийг дагаад явах юм бол, Есүсийн аялал, Есүсийн заминд нэг мөсөн нэгдэх юм бол тэр нь зөрчил үүсгэж байгаа гэсэн. Тэр нь өөрт нь асуудал бий болгоно. Энэ дотоод зөрчилдөө ялагдан эцсийн эцэстээ Есүс Христийг чин сэтгэлээс дагах дагалдагчийн энэ аяллыг сонгодоггүй, эхлүүлдэггүй бас ийм хүмүүс ч гэсэн байдаг. Тэгээ бид нар өөрсдөө шалгах хэрэгтэй. Бид нар зүрх сэтгэлээ шалгах хэрэгтэй. Христ итгэлийн аялал, Христийн жинхэнэ дагалдагч байх аялал бол өдөр тутам өөрийгөө үүсгэж, загалмайгаа өөрн Есүсийг дагах, Бурхныг дагах аялал юм. Аялал дандаа дардан байдаггүй. Үргэлжлүүлээд бид нар харах юм бол Есүсийн өөрөө уулын эхлүүлсэн, Есүсийн өөрийнх нь санаачилсан аялал асуудал бэрхшээл нөхцөл байдал хүнд болж байгаа. Яасан? Их салхи боссон, замдаа ингээд завиндаа гараад замдаа явж ирсэн их салхи боссон, давлгаа цогсон, завинд яг ус орж ирж, завь усаар дүүрж эхэлж. Эрсдэл үүсэж байгаа. Завь живэх, завин дээр байгаа дагалдагч нар амь насаа алдах, шуурганд ингэж өөрсдийнхөө амь насыг алдах ийм эрсдэл үүсэж. Та магадгүй бодож иж болох юм. Өөрийн амьдралын тодорхой нэг аяллыг бодоод энэ аяллыг Есүс надад хэлсэн шүү дээ. Есүс намайг дуудсан учраас би заа гэж хэлсэн. Есүс намайг дуудсан учраас би пастор болсон. Есүс намайг дуудсан учраас би энэ ажлыг хийж байгаа. Би энэ үйлчлэлийг хийж байгаа. Есүс намайг дуудсан учраас би энэхүү аяллыг эхлүүлсэн шүү дээ. Тийм учраас яг энэ аялал тухтай байна, амархан байна, хялбар байна, асуудалгүй байна гэж та бодож байгаа бол эндүүрч байгаа гэсэн. Энэ түүхээс харах юм бол Есүсийн өөрийнх нь эхлүүлсэн аялалд хүртэл яг асуудал бэрхшээл тулгарч байна. Нөхцөл байдлыг харвал Есүсийн эхлүүлсэн аялал сайнаар төгсгүй мэт харагдаж болох юм.
Дагалдагчид төрсөн шиг мэдрэмж бас танд ч гэсэн төрж яхахыг үүсэхгүй. Уул нь би энийг чинь Бурхан надад хэлсэн учраас, Бурхан намайг чиглүүлсэн учраас би өнөөдөр энэ замаар, би энэ аяллаар аялаж байгаа штэ, алхаж байгаа штэ гэж та өөрөөсөө асууж иж болох. Дагалдагч нар шиг айсан, сандарсан, хэвдсэн энэ аялал сайнаар төгсөхгүй юм шүү гэсэн мэдрэмж танд төрж яхахыг үүсэхгүй. Христийн жинхэнэ дагалдагч байх аялалд асуудал бэрхшээлтэй ийм нөхцөл байдал тулгарх нь бүрч харин гарцаагүй. Бидний итгэлийн энэ аялал, Иесусийн жинхэнэ дагалдагч байх аялалд асуудал бэрхшээл тулгарх нь гарцаагүй. Иесус таныг зовлон руу бүр үхэл рүү дагуулсан мэт танд заримдаа санагдчих бүр болох юм. Юун сайн төгсөх байж болох хамгийн аимшигтай аялал руу төгсгөл рүү таныг авч гарсан мэт тань мэдрэгдэж болно. Би таад нэг сонирхолтой түүх болсон. Энэ зомби их нартайгээ ээжтэйгээ тэгээд нэг өөрийнхөө манай баг дүүч эрэхтэй одоо 11-р ангийн хүүхэд. Тэгээ бас нэг үеэл дүүгээ дагуулад ингээд хоёр эрэхтэй дүүгээ дагуулад нэг нь манай үеэл дүү те нөгөөх нь манай баг дүү. За тэгээ их нартайгээ ээжтэй ингээд 100 нөгөө цонжин болдгийн цаана байдаг ийм гулсуур нөгөө усан бассейн гэдэг ийм гулсууртай нэг тийм слайд те ийм үйлчлэгээ гарсан байсан. Тэгээд таад анзаарсан уу мэдэхгүй байна. Тэгээд тэрэнд ингээд нодлон бит хоёр ихнэр бит хоёр яваа найзуудтайгаа айгуу гоё хөвгөлтэй байгаад Joy те пастрын баг хүүг ингээд тэр уржнан ингээд авч яваад айгуу гоё цагийн хөвгөлтэй өнгөрөөсөн учраас би бас өөрийнхөө дүүг ингээд ээжтэйг аваа явсан. За ингээд Төв аймгаас Цонжин болдгийн тийшээ яг аялал гарсан. Гол санаа нь яг гоё халуун өдөр сайхан усанд яг тоглоно те. Гулсуураар ингээд гулгаа тэр ийм 2-3 юм гулсууртай. Тэгээ гулсуураар гулгаад ингээд тэр усан сан руу ингэж өсөрч ордог те. Тэгээд би өөрөө тийм экстрим юм хийх турших айгүйх дуртай. Тэгээ манай баг Төв аймагт яг нэг 100 мод гол гэдэг нэг гол байгаа л да. Намайг жоохон байхад бол яг нэлээд юм бас дундаж хэмжээний ийм гол те бас хүүхдүүд ингээд 100 халуун өдөр бас сурдаг, сэлдэг те. Эсвэл одоо ингээд сэлхээ сурдаг ч юм уу. Манай дүүг бол баг дүүг ингээд том өсөж том болоход бол энэ бол аль эзэн ингээд нэлээд ширэгцэн нэг зундаа хаяа нэг сэргэж явах уурсдаг. Тэгэхээр ямар ч нөгөө дүү маань бол Төв аймагт бассейн байхгүй учраас усанд одоо сэлж сурах тийм завшаа болдоогүй тий. Тэгээ дүүгээ авч яваад ингээд дүү маань ингээд жоохон юм ус гэхлээр айцтай. Гэхдээ ингээд бас ингээд догдлоод ингээд явсан. Тэгэд ингээд үеэлдүүдээ би дүү хоёртой ингээд эхний нэг цаг орчим нилээ ингээд усан сэлэх талаар хөөх мөөх талаар заалаа. Манай дүү ялангуяа манай бүр дүүгээс илүү ингээд сураад байна. Айгүй хурдтай сураад байна. Лаг ингээд хэсэг сэлж мэлээ те нэг 5-аас нэг 8 м орчимд ингээд ганцаараа ингээд сэлж мэлээ. Тэгээд бид нар ингээд зориглоод нөгөө нэг гулсуураар ингээд мэдээж хантаастай тэр хоёр хантаастай гулсуураар ингээд гулгаад ингээд хамт өсөрж ороод ингээд аюу гой цагийг хөвчлөлтөд өнгөрүүлсэн. Эхлээд айжсэн бас сүүлдээ нэлийн зориг ороод те. Зориг ороод ингээд сэлж сурах юм одоо ихний юм процессууд яваад гисэн. Тэгээд сүүлдээ нөгөө ч яг нөгөө ийм одоо гид саваарл татах юм усны гүнзгий хэсэг нэлээд сайн дасгал хийгээд сүүлдээ өөртөө нөгөө нэг хантаа зааваа тавьсан. Тэгээ яг нэг гулсуураар үсрээд яг ордог гэсэн бол доошоо магадгүй 3 м ч юм уу тийм орчим гүнзгий 2 м-ээс ямар ч гэсэн дээш гүнзгий ийм хэсэгтэй тэр бассейн. Тэгээд би ганцаар ямар ч гэсэн тэр гүнзгий хэсэгт нь сэлээд ганц нэг өсрэлт хийгээд ингээд сэлээ байжсэн чинь манай дүү одоо миний баг дүү нилээн гайгүй сэлээд болоод байсан учраас гівхэнд ингээд зориг орсон. Агаа би энэгээр сэлчихв гэсэн. Би тэгээ тэрүүхэн тэр үед тэгдэг гэ. Хэрвээ чи тэгээ өөртөө ихтэй бол тэгдэг. Гэхдээ чи тэгээ нэг сэлээд эхэлсэн байвал заавал энэ нөгөө талд нь тэ гартал нь ингээд дуусгараад дунд нь болж болохгүй шүү. Яг тэгэхээр би мэдээд байхгүй дунд нь хэрвээ болох юм бол паниктаад тэ эн чинь нөгөө хүлгүү штэ тэ. Паниктаад живэн ингээд сандран тэ живэн гэдгийг би мэддэг. Тэ харамсалтай яг голдоо орсноо ингээд дээшээ гарч ирээд живэд эхэлсэн.
хийчлээд гисэн. Манай дүү чинь бүр надаас илүү өндөр. Метр 85 6 санж. Тэгээд би сандраад те. За яг ингээл дээшээ гарч ирээл би царайг нь хараад те. Тэгээд яг таамаглаж авах. За яг ингээд сандраад паниктаад живж эхлэх юм байна да. Тэгээ ах хүн учраас чадах ятгаараа яах вэ? Би доош шумбаж ороод те ингээд бүхснөөс нь дээш нь шидээл ингээд түлхээл байлаа. Тэгэл хэсэг ингээд дээшээ би өөрөө бас уснаас дээшээ гарч ирээл дүүгээ хараал те. Манай дүү ч тэнийг сандраал. Тэгэл би ч гэсэн айгүй айж байгаа хгүй сандраал те. Уул нь айгүй богинохон зай үсрээл нь одоо нэг 4-5 метр ч юм уу те. Иймэрхүү юм өргөнтэй. Иймэрхүү зай байгаад байдаг. Тэгээд амхандаа дүүдээ би туслаад байдаг. Тэгээ би нэг ингээд тэр чинь нөгөө айгүй их жоохтой хид хидэн ингээд удаа оролдонгууд ингээд ядарч байгаа хгүй. Тэгээ би ч бас өөрөө гарч ирж амьсгалах хэрэгтэй болно те. Тэгээ ингээд нэг гарч ирсэн чинь ингээд яг ингээд бит хоёрын гарч ирэхин уснаас гарч ирэх зэрэгцэн ш таарад. Тэгээ манай дүү над руу бүр яг тэр харц одоо ингээд надад хүртэл харагдаж байгаа. Яг би ингээд өгөх гэж байгаа юм уу те? Та намайг аврахгүй мó гэсэн яг тийм харцаар над руу харж байгаа. Тэгээд бадаа хаа гэдэг манай гэрийнх намайг бадаа гэж дууддаг. Бадаа хаа та надад туслаач гэдэг ингээд орсон. Над руу ингээд амар юм би одоо ингэ өгөх гээд штэ гэсэн юм харцараа. За тэгээд нөгөө нэг мэдээж тэн чинь нөгөө аврах ажил хийж байгаа тэнд ажиллаж байгаа бас нэг 3-4 байсан. Тэр хүмүүс рүү би шууд орилоод өөрөө би ингээд туслаад энэ чинь болохгүй штэ тий. Тэгээ орилоо тэгээд нөгөө хүн нь ингээд юм урт юм саваа мод өгөөд тэгээд дүү маань бариад ингээд амьд гарсан л та асуудлаас ингээд аврагдсан. Гэхдээ энэ дээр нэг сонирхолтой юм нь тэр дүр зурагт дээр нэг дүр зураг ажиллаж байгаа. Би дүүгээ аваад энэ аялалд яваад ирсэн. Хамт хөгжилтэй цагийн хөгжилтэй өнгөрөхгүй ингээд яваад ирсэн. Би ч өөрөө хөгжилтэй баймаар дүүтэйгээ ч бас хөгжилтэй баймаар те. Хамт гоё юм ах дүүгийн юм гоё нөхөрл холбоо бий болгоо цагийн гоё өнгөрөх. Гэтэл энэ асуудал үүслээ. Энэ эрсдэл те аялалд маань ингээд учрлаа. Бэрхшээл зовлон учрлаа. Би ах хүний хувьд энэ аяллыг өөрөө санаачилсан хүний хувьд яг хаа би тэр асуудалд ямар нэгэн арга хэмжээ авч тусалж байгаа. Гэтэл дүү маань яг тэр нөхцөл байдлаас болоод намайг юу ч хийхгүй байгаа юм шиг бодсон байгаа хөөе. Дараа нь ингээд бит хоёр ингээд ярилцсан гот. Таныг ерөөсөө надад туслахгүй, намайг хараад байна те гэж ингэж бодсон ба. Хэдийгээр миний ах надад тайртай надад туслана гэдгийг мэдж байгаа ч гэсэндээ бодит нөхцөл байдал дээр юм байсан. Тэгээд эцэст нь яхав ингээд нөхцөл байдлаас аврагдчихаа. Тэгээ үүнтэй адилхан бас энэ дагалдагч нарын нөхцөл байдлыг харах юм бол ийм төстэй юм нөхцөл байдал үүсэж байгаа. Яг бит хоёрын кейстэй адилхан. Хэдүүлээ үргэлжлүүлээд харъя. Дагалдагчийн аялалд дагалдагч нар Есүстэй аялах аялалд асуудалтай бэрхшээл үүссэн, амнасаа алдах юм эрсдэл үүссэн. Тэгээд тэд нар хитрхи их нөхцөл байдал дээр төвлөрсөн байсан. Энэ аялал хинээс эхлэлтэй, хин санаачилсан, хиний аялалд бид нар нэгдсэн, хэн биднэртэй хамт байгаа вэ гэдгээ тэд нар магадгүй мартсан. Эсвэл тэдний төвлөрөл хитрхи их асуудал дээр төвлөрсөн байсан учраас, нөхцөл байдал дээр төвлөрсөн байсан учраас тэд нартэй магадгүй айсан байж магадгүй. Тэгээд бид нар Есүс дээр очиод юу гэж хэлсэн бэ гэхээр тэд түүнийг сэрэж түүнд багшаа бидний сүрхэн танд хамаагүй юу гэж. Нэгсэндээ Есүсийг жинхнээсээ хинбэ гэдгийг энэ хүмүүс магадгүй танаагүй. Эсвэл хараахан тухайн үед мартсан байхыг үгүйсэхгүй. Яг би бол ингэ таамаглаж те өөрсдөө энэ нөгөө Библийн энэ хэсгийг өөрөө ажиглаад таамаглаж ингэж хуваалцаж байсан. Учир нь яг л энэ хүмүүсийн тавьж байгаа асуулт нь Есүс тавьж байгаа асуулт нь ийм сонирхолтой ба. Багшаа бидний сүрхэн танд хамаагүй гэж юу? Нэгсэндээ те манай бит хоёрын кейс дээр бол те ахаа би миний живэд байгаа танд хамаагүй та юу ч хийхгүй мө.
Дагалдагчдын хувьд нөхцөл байдал аюултай болж ирэх үед Есүс рүү хандж байгаа. Бид нар нэр хинтээ явж байгаа вэ гэдгийг магадгүй гівэнд ухаарсан баг. Есүс тэнд унтж байгаа дүр зургийг олж хараад. Тэгээ бохимдсан баг. Магадгүй те. Цухалдсан. Тийм учраас энэ асуултыг тавьж байгаа. Хэдий энэ аялал сайнаар төгсөхгүй мэд нөхцөл байдалтай мэд харагдаж байгаа ч энэ аялал хараахан дуусаагүй байсан. Энэ аялал донд Есүс өөрөө амар тайван аялсаар байсан. Дагалдагч нар магадгүй өмнө нь загасчлахтаа эсвэл те амьдралынхаа бас өөр хэсгүүдэд энээс өмнө иймэрхүү нөхцөл байдалд орж исэн баг. Ялангуяа магадгүй Петр шиг те загас байрдаг ийм дагалдагчны хувьд бол зөндөө олон удаа нууран дээр завтайгаа гарч исэн, шуурга те салхинд өртөж исэн баг. Тэгээ асуудал нэлээд хэцүү болоод аялал нь сайнаар төгсөхгүй харин саараар төгсөх болоод ирэх үед бид нар нэрийн хинтээ аялж байгаа лээ. Энэ аялал юугаараа өөр билээ гэдгийг санаж байна. Би танаас бас асуумаар байна. Би таныг бас уриалмаар байна. Таны энэ ихлүүлсэн аялал юу нөөр? Таны энэ ихлүүлсэн аялал тантай хамт үргэлж хамт аялж байгаа тэр нэг та мартцсан хитрхи их нөхцөл байдалтай асуудал дээр бэрхшээл дээр төвлөрсөн. Тэрнээс болоод та айсан, сандарсан, санаа зовинсан. Эсвэл сайнаар төгсөхгүй гэдэгтээ бүр эвлэрсэн, тэ? Гутарсан явж байгаа юм биш үсттэй. Есүс тэнд бид нар тэр мөчөд өөрсдийнхөө төвлөрлийг, анхаарлыг хэрвээ бид нар Бурхан дээр Есүс дээр аваачих юм бол Есүс тэр аяллаа нөхцөл байдлаас үл хамааран амар тайван бүр унтаж явж байгаа. Надад зүгээр би бол ингэж анзаарсан. Дагалдагч нарын Есүсийг дуудаж байгаа нь ч хүртэл багшаа гэж. Эзэн минь ээ, аврагч минь ээ гэж дуудаг. Багшаа гэж. Магадгүй тэдний хувьд яг энэ цаг мөчид дагалдагч нарын хувьд Есүс бол магадгүй бусад тэ баптист Иохан эсвэл бусад сайн үгийг дамжуулдаг фарисеучуд тэ садукеучуд шиг энэ нэг мундаг багш, мундаг ийм мэдлэгтэй хүн төдийх юм байсан байхыг үсэв. Нэгсэндээ Есүсийг бүрэн дүүрэн тэд таньж мдээгүй байгаа гэсэн. Есүс ийм нөхцөл байдалд байгаль дэлхийн энэ үзэгдлийг хүртэл захирах чадaltaй Бурхны цорын ганц хүү гэдгийг яах вэ? Таньж мдээгүй. Тийм учраас магадгүй багшаа гэж дуудсан байж болох. Тэгэхээр би танаас асуумаар байна. Хэдийгээр та Есүсийг мэддэг гэж бодож байгаа боловч гэтэл яг үндэ Есүсийг тухайн аялалдаа, тухайн талбартаа та Есүсийг хараахан өөр байдлаар, дутуу байдлаар, бүрэн дүүрэн төгс биш байдлаар Есүсийг хараад та тухайн нөхцөл байдалд хандаад байгаа юм биш үү? Есүс энэ аяллаа аврагч байж чадах байхад та Есүс бол зүгээр сайн багш мэт, сайн зөвлөгч мэт, сайн аяллаа тэнд залхуу хамтрагч мэт тэ та Есүсийг харддаг юм шиг үстэй. Хэрвээ дагалдагч нар Есүсийг жинхнээсээ хэн гэдгийг мэдээд тэгээд тэр хүн нь энэ аяллыг ихлүүлсэн шүү дээ гэдгийг бүрэн дүүрэн ойлгосон байсан бол магадгүй тэд Есүстэй хамт унтаад явж явахыг ч үгүйс. Тэгэхээр та өөрийнхөө аяллыг бодооч. Та өөрийнхөө энэ амьдрал гэдэг чухал энэ том аяллыг бас төсөөлөж бодооч. Миний яг юу хэлэх гээд байгаа энэ чиглэлийг та олж анзаарч байна уу?
Өөрөөр хэлбэл энэ амьдрал анханасаа хинээс эхэлтэй вэ? Таны амьдрал, миний амьдрал, бидний амьдрал, хувь хүн нэг болгоны амьдрал анханасаа хинээс эхэлтэй вэ? Бид нар өөрсдөө шийдээд хүн болоод энэ дэлхийд яваад ирсэн үү? Үгүй. Энэ амьдрал анханасаа Бурханаас эхэлдэг. Анханасаа Бурханаас өгсөн. Бурханы төлөө, Бурханы зориг, Бурханы хяналтан дотор үргэлжилж байгаа гэдгийг бид нар санах хэрэгтэй. Үүнийг бид нар бүрэн дүүрэн ойлгож, бүрэн дүүрэн ухамсарлаж, бүрэн дүүрэн таньж мэдсэн үед амьдралд ямар ч зүйл тохиолдсон хэдийгээр нөхцөл байдал хэцүү мэт боловч таны зүрх сэтгэл, таны оюун бодол Есүстэй адилхан бүрэн дүүрэн амар тайван унтж байгаа мэт ингэж аялалдаа, амьдралын аялалдаа аялаж болох юм. Амен. Та энэ аяллыг хүсэж байна уу? Нөхцөл байдал сүрж байгаа мэт боловч таны зүрх сэтгэл, таны оюун бодол, таны сэтгэл санаа бүрэн дүүрэн амар тайван. Тийм гайхамшигтай итгэлийн баатруудыг бодит жишээнүүдийг ч гэсэн та амьдралаас олж харж байсан баг. Бид нар саяхан өнгөрсөн 7 хоног санаад байна. Явын талаар суралцсан. Амьдрал нь байж болох хамгийн аимшигтай зүйлсүүд тохиолдсон ч гэсэн тэр яг уу Бурхан дотор Бурхантай хамт байсараас, Бурхантай хамт аяллаа үргэлжлүүлсээрээс Бурханд гомдлоогүй. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид нар Бурханы аялалд нэгдсэн, Бурхан энэ аяллыг удирдах байгаа гэдгийг бүрэн дүүрэн ойлгосон үед, тэ? Үүнийг үргэлж бид нар санаж явах үед бид нар тухайн аялалд дагалдагч нар шиг эсвэл тухайн аялалд бид нар энэ олон энэ янз бүрийн сэтгэл хөдлөл, айдас, тэ? Мэдрэмжүүдийг бид нар магадгүй багахан авах боломжтой. Энэ бүхний хяналтыг энэ бүхнийг хянаж байгаа нэг нь Бурхан өөрөө юм а гэдгийг бид нар мэдэх үед энэ миний хяналтнаас гадуур юм а тий гэдгийг ойлгох үед бидний аливаад хандах хандлага, харах үнцэг өөр иж болно. Гэхдээ хамгийн гайхалтай нь үргэлжлүүлээд харах юм бол ингэж хэлэх үед Есүс ирээд босоод салхийг зандарч нуурт чимээгүй намд гэж хэлж. Есүс бидний Бурхан ийм л гайхалтай. Бидний сул доройг мэддэг учраас бидний мэдрэмжийг ойлгодог учраас тэр маш одоо юу гэх юм мэдрэмжтэй тэр маш бидэнд хайртай бидний тэр мэдрэмж шаардлагагүй байсан ч гэсэндээ бидний мэдрэмж бидэнд асуудал болоод байгаа учраас тэр бодиттой тусламж хариу арга хэмжээ авдаг. Би зүгээр ингэж бодоод байгаа хгүй. Магадгүй энэ аялал хэдийгээр шуурхтай ийм живж магадгүй нөхцөл байдал байсан ч гэсэндээ заавал Есүс шуурхыг намдаахгүй, зандрахгүйгээр энэ аялал сайн төгсөх боломж байсан байх гэж боддог. Гэхдээ дагалдагч нар сандарсан айсан. Есүсийн хувьд, бидний Бурханы хувьд, бидний мэдрэмж, бидний тухайн аялалд явж байгаа тэр сэтгэл хөдлөлүүд Есүст чухал, Бурханд чухал. Бидний сул дорой байдал хүртэл Бурханд яг чухал. Тийм учраас тэр үргэлж бидэнд туслахад бэлэн байдаг. Гэхдээ тэр үргэлжлүүлээ асууж байгаа. Юунд айцхан вэ? Та нарт яагаад итгэл алга байна вэ? Би нэлээд олон жилийн өмнө бас ингээд өсвөр насны одоо хүүхэд байхад энэ асуултыг ерөөсөй ойлгодог гэсэн. Ингээ юу шуурган дунд итгэл яриад байгаа тий. Та нарын итгэл хаана вэ? Яагаад итгэл байхгүй байна гэд. Би ерөөсөй ойлгодог гэсэн. Гэтэл энэ аяллыг ингээ тэр чигтэн сайн ойлгох юм бол энэ аялал Бурханаас эхэлэлтэй. Есүс өөрөө эхлүүлсэн. Есүс өөрөө төгсгөгч нь. Есүс өөрөө энэ аяллыг хянаж байгаа. Есүс өөрөө энэ аяллыг бүхэлд нь удирдах байгаа гэдэгт дагалдагч нар яах вэ? Итгэх шаардлагатай. Тэгэд Есүс дагалдагч нараас асууж байгаа. Би та нарт нуурын ирэг дээр байхад
Бурхны хаанчлал бол гичийн үр төдийхөн мэд итгэл гэж сургаалт зүрлэлээр ярьж заасаар байтал та энэхэн аялалд надад яагаад итгэж болохгүй юм бэ? Надтай хамт амар тайван энэ аяллыг үргэлжлүүлээ төгсгөж болохгүй юм бэ гэсэн утгаар асууж байсан. Таны итгэл хаана байна? Та Есүстэй Христийн дагалдагч их энэ аяллыг үргэлжлүүлж байгаа хэрнээ Есүсгүй мэд. Есүс итгэхгүй, өөрийн хуучин мөн чанараар, өөрийн хуучин дүр төрхөөр, өөрийн хуучин байдлаар өөртөө итгэж, өөртөө хяналтыг авах гэж, өөрөө асуудлыг шийдэх гэж, өөрөө бүх зүйлийн шийдэл гаргалгааг олох гэж зүдэн зүтгэсээр, нервцээр, стрессээр, айсаар, сандарсаар, бухимдсаар, гомдолсоор бүр эргээд бурханд хүртэл энэ асуудлуудыг хэлсээр аялсаар байгаа юм шиг. Та тэгвэл анхаарлаа өөр дээр биш, Есүс дээр, бурхан дээр төвлөрүүлж. Энэ аялал хинээс эхэлдэг? Энэ аяллыг хэн яг үүндээ удирдах байгаа юм? Энэ аялал хэний хяналтан дотор үргэлжилж байгаа юм? Хэн төгсөх юм гэдэг дээр та төвлөрөөч. Есүс өөрөөр хэлбэл нуурын нөгөө талд гарах энэ аяллыг би эхлүүлсэн. Энэ нөхцөл байдлаас үл хамааран энэ аяллыг сайнаар төгсгөх нь би, та нар биш. Та нар намайг хэн бэ гэдгийг ойлгохгүй байна. Та нар надад итгэхгүй байна. Миний энэ аялал ганцхан надаас эхлэлтэй төдийгүй энэ ертөнцийг оргуу хоосноос орчлон дэлхийг бий болгосон бурхан эцгээс минь эхлэлтэй. Та ертөнцийг бүтээсэн бурханд эргэлзэж гин үү? Тэгээ түүний цорын ганц хүү надад эргэлзээд байна. Та нарын итгэл хаана байгаа юм бэ? Энгийнээр намайг хэн бэ гэдгийг та одоо болтол ойлгоогүй юм. Тийм учраас сайн төгсгөл гэдэг энэ сургаалын өнөөдрийн энэ сургаал дээр би таадад номлол хуваалцахдаа номлын энэ гарчгаа би онцгой юу гэж хэлж байгаа гэхээр хэрхэн бус хэн бэ гэдэг энэ ийм гарчгтайгаар ийм сэдвтэйгээр би хуваалцах гэсэн. Магадгүй сарын өмнө энэхүү сургаал эхлэхэд та магадгүй бодож иж төсөөлж ирсэн байж болох юм. Энэхүү сургаалуудаар дамжуулаад би нэг ийм зүйл ойлгоод мэдээд авчи. Ийм арга, стратеги, төлөвлөгөө, техник юу гэдгийг ийм шийдэл олоод авчи. Тэгээд түүнийг амьдралаа хэрэгжүүлье гэж байна. Гэтэл олонтоо бид нар өнгөрсөн сургаалуудыг хэрвээ эргэн санах юм бол олонтоо сайн төгсгөл бидний хэрхэн яаж гэдэгтэй хамааралтай байхаас илүү хэн бэ гэдэгтэй хамааралтай байдаг. Амен. Йосефийн түүхийг бид нар үзсэн. Йосеф юу хийж, яаж хийх гэдэг нь түүний хэн бэ гэдгээс гарч ирсэн. Тэр Потифарын гэрт, тэр шоронд байхдаа, тэр Египтийн ерөнхий сайд болохдоо бурханд хэн байхаар дуудагдсан тэр нэгэн байхыг хичээжсэн, тэр дагж ирсэн. Бидний сайн төгсгөл хэн бэ гэдэгтэй хамааралтай. Тийм биз? Өнөөдөр миний сайн ав байх, миний гэртээ юу гэдэг чинь хоол хийх, эсвэл юу гэдэг гэрээ цэвэрлэхтэй яг тодорхой хэмжээнд хамааралтай. Гэхдээ тэр болгон миний хэн бэ гэдгээс гарч. Бадралт гэдэг хүн гэр бүлээ хайртай, гэр бүлдээ үйлчлэхийг зорддог. Өөрийн ашиг сонирхол, өөрийн амар тухтай байдлыг орхиод бусад үйлчлэхийг, хүүхэддээ эхнэртэй үйлчлэхийг зорддог тийм хүн, тийм мөн чанартай юм. Тийм зан чанартай гэдгээс хамаарна. Энэ миний ч гэсэн гэр бүлийн харилцаа, эхнэр нөхрийн харилцаа ч гэсэндээ би өөрийнхөө ашиг сонирхлыг хойш нь тавиад эхнэрийнхээ ашиг сонирхлыг урдаа тавьж түүнд үйлчлэх үү гэдэг миний мөн чанараас, миний зан чанараас, миний хэн бэ гэдгээс илүү хамааралтай. Тэрнээс юу гэдэг чинь нэг юм барууных шиг юм сайн нөхөр байх 10 арга, сайн эхнэр байх 10 зарчим марчим. Иймхэн арга замаар сайн төгсгөл явагддгүй юм. Харин тэр арга зам чинь бидний хэн бэ гэдгээс гарч ирдэг юм. Хэрвээ та Есүс Христийн жинхэнэ дагалдагч бол Есүс Христийн мөн чанар таны дотроос бий болох болно. Есүс Христийн мөн чанар таны дотор бүрэлдэх болно. Түүнээс улбаатайгаар
таны юу хийх чинь, яаж хийх чинь шийдэгддэг юм. Амен. Тэгэхээр би таны анхаарал төвлөрийг сайн төгсгөх анхаарал төвлөрлийг хэрхэн яаж гэдгээс хэн байх вэ гэдэг рүү яг одоо шилжүүлэхийг хүсэж байна. Та амьдралдаа тулгарч байгаа асуудлуудад би яаж шийдэх биш. Би яаж хэрхэн гэдэг дээр төвлөрөхөөс илүү би энэ асуудал бэрхшээл донд энэ аяллалыг би сайн төгсөхийн тулд би хэн байх ёстой вэ? Би хэн болж өөрчлөгдөх ёстой вэ? Гэдэг дээрээ та илүү төвлөрөх хэрэгтэй. Амен. Есүс Христэд дагалдагч нарын аялсан аялал бол Есүсийг хэн бэ гэдэг дээр төвлөрөөгүй, харин тэд нар асуудал бэрхшээл дээр төвлөрч яаж вэ гэдэгт төвлөрсөн. Тийм учраас Есүст ингэж тавьж байгаа. Бидний сүрхэн танд хамаагүй гэж юу? Та ядаж босч ирээд магадгүй энэ хувин аваад хэдэн ус хутрахад хүртэл тусаж болохгүй. Гэтэл Есүс өөрөө хэн бэ гэдэг дээр дагалдагч нар төвлөрсөн байсан бол бид нар өөр асуулт тавих байсан. Эсвэл бид нар магадгүй бүр асуултч тавихгүй байсан баг. Тэгэхээр би танаас асуумаар төгсгөлт нь таны итгэл хаана байна вэ? Хин дээр байна вэ? Өөр үгээр хэлбэл таны аялал төгсөхийн тулд хинээс эхлэлтэй хин дээр төвлөрч энэ аялал явж байна, өрнөж байна. Бурхны цорын ганц хүү таны аврагч Есүс энэ аяллыг удирж гин үү? Есүс энэ аялалд эзэн нь байгаад та түүнд итгэл найдраа байрлуулж гин үү? Та түүнд итгэл найдраа тавьж гин үү? Итгэлтэй нь хаана вэ? Христ итгэгч байх, Христийн дагалдаж байх аяллаа сайн төгсөх гол нууц бол энгийн ямар нэгэн ид шид арга зам зарчим биш. Таны итгэл хаана вэ? Та хэн болж өөрчлөгдөж байна гэдэгт л оршиж байна. Та Есүстэй адил болж өөрчлөгдөж байна өдөр тутамд. Сайн төгсөх гол нууц бол бидний хэн бэ гэдэгт оршиж байна. Бидний амьдралын бусад талбарууд дээр ч гэсэн энэ л зарчим үйлчилдэг. Бурхны энэ л зарчим мөрдөгддөг гэсэн. Сайн аав байх, сайн нөхөр байх, сайн ажилтан байх, сайн удирдагч байх, сайн менежер байх, сайн хүү байх, сайн оюутан байх. Эсвэл одоо өөр юу гэдэг? Сайн тухайн амьдралын талбар сайн төгсгөлийг тавих гэж байгаа бол таны хэн бэ л гэдгээс хамаарна. Тэрнээс таны ямар одоо арга зарчим суралцсан, ямар стратеги төлөвлөгөөнд төдийлөн бага хамааралтай. Тэр зүйлсүүд чинь таны хэн бэ гэдгээс ургаж гарч байгаа гэсэн. Тэгээ бүгд хамтаа хийсний өмнөрөө залбирцгаая. Пастрыг урьж гин, пастор бас бидний төлөө онцгойлон залбирч өгөөч гэж хүсэж байна. Бидэнд нэг сайн мэдээ байна. Бид хин ч хийж болно. Учир нь яагаад гэвэл хүн болгон гэмт чанартай. Энэ нь бид нар амьдралынхаа аялалны болгонд, талбарны болгонд сайн төгсгөл хийхэд хангалттай сайн биш. Гэтэ бидэнд нэг сайн мэдээ байна. Учир нь бидний бурхан өөрөө төгс. Бидэнд Есүс байгаа. Өөрийн гэсэн бүхнээ орхиод гимшээд улайгаад Бурханд итгэл найдраа өгөх юм бол, Бурхныг дагаж амьдрах юм бол, өөрийгөө үгүйсгээд өдөр болгон Есүсийг дагаж амьдрах юм бол та амьдралынхаа бүхий л талбарт, бүхий л бүлгүүдэд сайн төгсгөлийг хийх бүрэн боломж бидэнд байгаа. Амен. Есүстэй адил болж өдрөөс өдөрт бид нар өөрчлөгдөж Есүсийг чин сэтгэлээсээ дагаж чадвал бид нар бүхий л талбарт сайн төгсгөл хийх нь гарцаагүй. Та итгэлийн амьдралдаа Есүсийн дагалдагч байх амьдралдаа бусад амьдралын чухал талбаруудаа сайн төгсгөлийг хийхийг хүсэж байна уу?
Хэрвээ тийм бол би танаас асууя. Та Есүс итгэж, Есүстэй адил болж өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна уу? Өдөр хамтдаа залбирцгаая.